Зарамандэ. Зарамандэ. За өнөөдрийн 23-ны лайв. За бүгдэнд нь орой мэндэ. За энэ 7 хоногийн лайваараа хэдүүлээ гоё чөлөөтэй ярилцлага гоё хоорондоо өстө жинхэнэ гал халуун ярилцлага өргөнүүлнэ. Сайхан ярилцсанаа өнөөдөр. Орой мэндэ. Манай нэг суралцагч гоё асуулт илгээсэн байгаа. Тэр асуулт дээр үндэслээд өнөөдөр хэдүүлээ ястаа гоё ярилцсанаа. Манайхан дуу хэр сонсогдож байна. Бүгшийн дуу хэр сонсогдож байна. Зарим хүмүүс жоохон дуу суулмал гэд байдаг шүү. Арай мэндэ. Сайн уу гихчээ, сайн уу ихтэй яа тэр биш. За хэдүүлээ өстө гоё ярилцсанаа өнөөдөр. Оо энэ нэг үсэг хаашинч оруулж болохгүй. Зүгээр байна гинэ. За ашгүй дээ. За бүгдөөрэнд нь энэ 7 хоногийн минь хүргье. Шинэ 7 хоног нь ямар хуу эхэлж байна да. Та эдгээр минь сонь сайхан юу байна да. Шинэ жил болох гол бүгд шинэ жилдээд байна уу? Манай төвийн шинэ жил дууснаас хойш нэг л сайн уу он гарцсан юм шиг сонир мэдрэмжтэй байгаад байгаа шүү. Арай наагч дуу зүгээр байна гинэ. Эги сайн уу орой мэндэ. За та эдийн маань шинэ 7 хоног ямар хөө өнгөрч байна да. Ажил төрлөн сайн уу? Амьдрал ахуйн дайжгүй юу? Сонь сайхан юу байна? Бясалгалаа хийж гин үү? Бясалгалын сонь сайхан юу байна? Өнөөдөр би ч зүгээр чухам хайпи л хүн байна штэ. Яасан гэхээр ихтэй явшигт хоёрт ингээд нөгөө телевизээс нэг юм жижигхэн л тэ нэх ууртэн ш. Тэгтээ ингээ гоё ярилцлаганд орооч гэж цаанаас нь бит хоёрыг юу агаад ураад тэгээд бит хоёр өнөөдөр нэг тус-тусдаа нэг жоохон яриад тэгээд ихтэй явшигт хоёр бас нийлж хоорондоо зөндөө их гоё хичээл мичээл цаашдаа хийх юм humаа яриад тэгээд бүр хөөрцөглөөд сэтгэл санаа үнэхээр гоё байна. Та хэдийн манай ажил төрөл сайн байна уу? За. Доо зүгээр юм гинэ. За. Арай мэндэ гэсэн байна. За бүгдөө өнөөдөр манай нэг тархи өөрчлөл рүү манай нэг суралцагч ийм асуулт явуулсан байсан байхгүй юу? Эмпат төрлийн хүмүүсийн талаар яриад өгөөч. Бусдын энергийг өөр дээрээ хурдан мэдэрдэг яаж болиулах вэ гэж байна. Тэгэхээр ер нь энэ нөгөө эмпат буюу мэдрэмж өндөртэй хүмүүсийг нөгөө ингээд яг яаж байгааг нь аягүй сайн мэдэрдэг хүмүүс зөндөө байдаг штэ. Заавал эн чинь их мэрэгэн төрийн юм тийм гэхээс илүү зүгээр л юм мэдрэмж өндөртэй, анзаарга өндөртэй хүнийг сайн анзаарч чаддаг. Тэгээ хүний яг мэдрэмжийг ингээд зүрхэн дээрээ шууд мэдэрч чаддаг буюу ийм эмпат төрлийн хүмүүс гээд байдаг штэ. Тэгэхээр ийм хүмүүсийн нэг зовлонтой юм нь яадаг гэхээр сайн ч бай муу ч бай хүний мэдрэмжийг маш хурц өөр дээрээ мэдрээ. Тэгээд түүнээс гарч чаддгүй байгаа. Тэгээд тэр хүн ингээд бодогдоо салтгүй ч гэдэг юм те. Тэгэхээр ийм хүмүүсийн талаар ярьж өгөөч гэсэн байна. Тэгээд өөр дээрээ хурдан мэдэрдгийг яаж болиулах вэ гэж. Тэгээд энэ яхаа аргагүй дэмий асуудал л да. Тэгэхээр хэдүүлээ өнөөдрийнхээ лайвыг энэ суралцагчийн асуултаар эхлээд эмпатийн тухай яриад ер нь энэ бусдын энергиэс өөрийгөө хэрхэн хамгаалах юм те. Сайн муу сайхан муухай бүх төрлийн энергиэс өөрийгөө яаж хамгаалах юм. За тэгээд тэр нөгөө хилээд идэх чинь хар цагаан хилам хараалж ятгадаг гэдэг. Хэдүүлээ тэр талаар те түүнээс хэрхэн өөрийгөө сэргийлэх юм бэ гэдэг талаар бас ярий. Тэгээд
Үүнээс улбаатаагаар та хэдэд маань асуулт гарч ирэх юм бол багш нь тэр асуултууд нь хариулаад явчихна гэсэн үг. За. Өнөөдрийн лайвыг болохоор ер нь юм чөлөөт ярилцлага байдлаар тэгээ эмпат гэдэг сэдвээр нээж байна. Та хэдэд маань сонь сайхан байвал хэлмээр ярмаар юм байх юм бол хэлээд яриад яваад байгаарэ. За, би нэг юу агаадах юм. Ингээд ингэж байна. Бясалгал хийхээр нулимс гараад хоёр тишээ найгаад байна гэж байна. За, Сарагийн нулимс гардаг нэгдүгээрт маш онц асуудал шүү. Нулимс гарч байгаад бүр ерөөсө баярлаад авах хэрэгтэй тий. Хоёрдугаарт хоёр тишээ найгаад байгаа нь ч гэсэн өөрөө маш сайнны дохио байхгүй юу? Тэгэхээр энэ талаар хэдүүлээ ярив. За, ер нь бол нөгөө нэг бид нэр тархиа орчил хичээл дээр ингээд юу яаж байгаа сте тий. Симпатетик, парасимпатетик мэдрэл энэ төр яриад байгаа сте тий. Симпатетик мэдрэл буюу хүний стрессийн энэ гормын үед хүн ерөөсөө нулимс гаргадаг. Дээрээс нэмээд хүний шүс хатдаг. За, дээрээс нэмээд хүн энэ стресстэй байгаа үед бүх булчин шүрмэс чангараад тэр түүнийг дагаад ингээ арьс марьс нь хүртэл ингээд янз бүр болоод ингээд үрчлээтэд юу атсан байдаг штэ. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг юм гэхээр симпатетик мэдрэлийн үед хүний тий хүн тэгэж тайвширч амарч нулимс нь гарахгүй, нойр хөрөхгүй тэгээд нөгөө шүлсэнд ялгарахгүй буюу хоол гарахгүй. Дээрээс нь нөгөө нэг энэ дотоод шүүрлэн тэр чигээрээ нөгөө нэг бохирдлоо тий одоо эдсэн хоолоо шингээх за тэгээ түүнийг боловсруулах, түүнийг ялгаруулах энэ төр гэдэг үйл ажиллагаа нь бас ерөнхийдөө зогсдог байхгүй. Тэгэхээр Сарагийн хэлсэн нулимс гарна гэдэг чинь өөрөө юу гэсэн үг юм гэхээр симпатетик мэдрэл буюу тэр стрессийн гормон нь унтарч байгаа гэсэн үг. Бүр маш сайн үзүүлэлт. Энэ бол бүр туйлын сайн үзүүлэлт шүү. Тэгэнгუутаа яаж байгаа юм гэсэн үг юм гэхээр парасимпатетик буюу хүний нөгөө нөхөн төлжиг амрах, тайвшрах тэр гормон асчиж гэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол хүний тархин дотор маш том өөрчлөлт гарч ийн гэсэн үг байхгүй. За тэгээ сараад одоо би ванга шиг хэлэхэд те. Сараата ингээ ванга шиг хэлэхэд сараа маань хэрвээ бясалгалаа хийгээд яг ингээд нулимсэн сайн гарсан хэвээрээ бясалгалаа хийгээд суугаад ах юм бол хэрвээ нойрны асуудалтай хүн байсан бол нойр нь өстө ор мөргөө ингээд нойргууд л ор мөргөө алга болоод ингээд хэсэг хугацаанд яг энэ байдалтай нулимсэн гоожоод бясалгалаа хийгээд суусны дараа юу болох вэ гэхээр сараагийн нойр хурж эхэлнэ. Маш сайн унтдаг бол манайхан ингэдэг байхгүй. Яг ингээд бясалгал хийхээр нулимсэн гоожоод хоёр тишээ найгаж янз бүр болж ингэж амарч тайвширч симпатетик мэдрэл нь унтарч парасимпатетик мэдрэл нь хасаж байжгаад тэгээ явандаа яадаг юм гэхээр нойроо дийлэхэ байчлаа багшаа гэдэг байхгүй. Нойр дийлснээс нөгөө нойр ихтсний асуудал гэж байх уу ч гэсэн зүр томорч өгнө штэ тэгээ нөгөө нойргуудаад шар хадан твтээд тим имлэг твтээд тэгээд ингээд гэдээс хүмүүс чинь тэгэж хэлдэг байхгүй. За байж гараа маань. За, лайв явсаар байна уу манайхаа? Доор бичээд өгөөрэй. За. Явсаар ах шиг байна те лайв нь. Лайв нь явсаар байна уу манайхаа? Байна уу? Лайв нь явж гэнэ үү? Явж байна гинэ. За, ашгүй. Окей. Сая яг нөгөө нэг Wi-Fi хасахаа мартсан байсан байна. За тэгэхээр зүгээр байна гинэ. За тэгэхээр Сарагийн үзүүлэлт бол бүр ингээд туйлын сайн үзүүлэлт заяа. Тэр нулимс гоождөг нь өөрөө сайн үзүүлэлт. Дээрээс нь хоёр тишээ ингээд найгаад ийн гэж штэ. Хоёр тишээ найгадаг. Зарим хүмүүс урагшаа хаашаа ингээд найгадаг тий. Эн чинь юу юм гэхээр хүний нөгөө энергийн төв шугам гэдэг ингээд нэрлээд байдаг штэ. Бид нар нөгөө нугас дагсан тарих мэдрэлийн шингээ энэ дэр гүйдэг тэр төв шугам. За энийг яг хоо энергийн үүднээс нь ярих юм бол сушумна энэ төр гэж нэрлээд байдаг юм. Тэгэхээр энэ хүний энергийн төв шугам нь яадаг юм гэхээр энерги нь доороос дээш урсахдаа зүгээр ингээд чигээрээ урсдаг байхгүй. Нэг юм нөгөө нэг спираль маягаар ингээд те доогоороо юм бүдүүн байцснаа дээшлэх тусланаа нарийнхан болоод ингээд дээшээ яг ингэж эргэлдэж ингэж спираль маягаар эргэдэг. Тэгүн гут нь яадаг юм гэхээр хүн ингээд нөгөө сайтар төвлөрөөд элдв асуудлаас анхаарлаа холдуулаад тэг яг ингээд зөв сайхан бясалгаад бясалгалдаа гүн ороод ирэхээр яад юм гэхээр хүнд яг тэр нөгөө энергийнх нь энэ урсгал нь мэдрэгдэж эхэлдэг. Тэр тусмаа
одоо манай сургалтанд суусан хүмүүс нэг сар гарангийн дараачаас бясалгал хийхээр ингээд бие хөдлөөд найгаад байна гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр яаж анхэр бид нөгөө нэг блокуудаа сайхан тайлаад энэ энерги дээшээ ингээд чөлөөтэй урсгаж саад болоод байгаа тэр 1 2 3 дугаар энергийн төвүүдийн тэр блок энтер тайлагдаад эхлэхээр хүнд юу болдгийг гэхээр энэ найгах хөдөлгөөн нь илүү сайн мэдрэгдэж эхэлдэг байхгүй. Тэгэхээр Сарагийн маань хэлсэн энэ комментэн дээр бүр юм 2 жишэрхэг маш сайн үзүүлэлт гарч ирж байна. Тэгэхээр Сарада баяр хүргье. Тэгээ Сара маань яг энэ ирчээрээ бясалгалаа үргэлжлүүлээд хийгээд байгаарэ. За гэрлээдээ баярлалаа. Лайв нь явж гэн гэж зөндөөх битсэн байна. Эги маань тогтмол хийж байгаа. Багаар өөрийгөө таниад л явж байна да гинэ. За маш сайн шүү. Яг ингэж өөрийгөө таньдаг байхгүй. Know thyself гэдээ би саяхан нэг пост оруулаад шүү дээ. Өөрийгөө таниагүй гэж бусдыг таних гэдэг нь бол зүгээр нэг сайхан эерэг сайхан мөрөөдөл төдий зүйл. Гэтэл хүн яг үүндээ хизээ бусдыг таньж эхэлдэг юм гэхээр өөрийгөө таньсны дараа хүн бусад хүмүүсийг зүгээр хараад мэддэг болно. Энэ яагаад вэ? Энэ яах гээд вэ? Энтэр гээд ингээд хараад мэддэг болдог байхгүй. Тэгэхээр эгэ маань маш сайн байна. Манай эгэ бол нөгөө ангийнхаа онц сурлагтнуудын нэг те. Тэгэхээр бясалгалаа сайн хийж байгаа гэдэгт багш нь яг итгэж जैन. Тэгээд үнэхээр сайн байна да. За баярлаа гэсэн байна Сара маань. Анхаа зүгээр ээ гэж нөгөө лайв нь зүгээр ээ гэж ах шиг байна те. Аюун тэр биш сайн байна уу? Нөхрөө уурлаад чанга дуурхаар өөдөөс нь дуурч чадахгүй дотроо төвшүүртэй айцтай цээж бачимдаа дамнаас үг гарахгүй юм аа. Үг хэлэхээр нөхөр маань улам чангараад уурладаг. Тэрнээс найгаад би дуугүй байгаад намжаадаг энэ зүв үү? За ер нь бол энэ штэ те. Одоо хүн ямар үед хүнийг жинкнээсээ хайрладаг юм гэхээр тухайн хүнээ ойлгож чадчих байгаа үед байхгүй. Энэ яг ийм учир шалтгаантай юм байна. Энэ ингээд ийм аш гаргасан юм байна ч юм уу. Бид хоёрын ганцхан одоо тэр хүн биш те. Бид хоёрын дунд яг ийм юм болоод бид хоёрын харилцаа ийм болцсон юм байна гэдэг ч юм уу те. Хүнийг хүн ер нь ингээд хараад яг яагаад ингээд байгаа, юу болоод ингээд байгаа гэдгийг ойлгож чадж байгаа үеэсээ тэр хүнийг хүн яг жинкнээсээ хайрлаж эхэлдэг байхгүй. Тэгэхээр оюун тэр биш ихчидтэй би юу гэж хэлмээр байна гэхлээр та минь өөрийгөө эхлээ сайн ойлгоорой. Өөрийгөө ойлгоод ирэхээр бид өөрөө ирэхгүй өөрийгөө хайрлаж эхэлдэг. Тэгээ өөрийгөө нөгөө сайн хэлсэн шүү дээ. Өөрийгөө ойлгосон хүн л бусдыг ойлгож чадна буюу өөрийгөө ойлгоод өөрийгөө хайрлаад эхлэхээр хүн яадгийн гэхээр нөхрөөж ойлгоно, хамт ажиллагчдаач ойлгоно, үр хүүхдээч хараад ойлгоно, ах トゥ аав ээж амар саднуудаач хараад ойлгоно. Тэг хүн ингээд өөрийгөө ойлгоод тайвшраад энэ зүрхэн дээр нь хурсан элдв сөрөг сэтгэл хөдлөл ийм тийм арилаад ирэхээр тухайн хүнтэй хэрхэн яаж зөв харьцах вэ гэдгийг яг мэддэг болдог. Цаанаас нь л зарим үед ундардаг. Ингээд хэлчих юм уу. Эсвэл цаанаасаа л би манай нөхөр ийм юм чинь би ийм юм чинь би ингэж харьцаа тэгж харьцаа гих мэтчлэнгээр хүн өөрөө цаанаасаа мэддэг байхгүй. Яагаад тэгэхээр энэ зүрх чинь өөрөө нөгөө мэрэгэн ухааны төв. Тэгээ энэ бүх мэдрэмжүүд энэ зүрхэн дээр үүсдэг. Тэр хүний зориг моригтэй итгэл хэрхийг одоо шийдэх одоо гихмитчлэнтэй тэр мэрэгэн ухаан бол хүний зүрхэн дээрээс гарч ирдэг. Тэгэхээр бид нэр тархиа өөрчлөлт сургалтаараа яадаг гэхээр хүнийг энэ мэрэгэн ухаантай нь холбдог. Өөрийнх нь мэдрэмжтэй холбооно. Эхлээд өөрийг нь маш сайтар өөртөө ойлгуулна. Сайн манай эгийн аймын хэлж штэ өөрийгөө таниад л явж байна чинь. Тэгэхээр хүн ингээд яг өөрийгөө сайтай муутай сайхандаа муухантай ингээд бүрэн дүүрэн таниад эхлэхээр яадгийн гэхээр хүнтэй яаж харьцах вэ гэдгээ цаанаасаа л мэдэж эхэлдэг. Тэгээ бид нар бас сургалтын дээр ямар үед хүнтэй яаж хийсэн дээрөө яаж харьцсан дээрөө мөрөө гэдэг ингээд хоорондоо туршлага хуваалцаад бид нар бас хоорондоо ярьдаг байхгүй. Тэгэхээр оюун тэр биш ихч маань яг манай сургалтанд сууж байгаагүй юм шиг байна. Тэгээ манайхан ер нь бол энэ нөхрийн асуудлыг бол яг ингээд сургалтанд суугаад итгэвчтэй сайн явсан хүмүүс бол нөхрийн асуудлыг бол бүрэн дүүрэн шийддэг. Тэгээд яадгийн гэхээр нөхөртөө янзын сайхан болдог, ярилцдаг, ойлголцдог болдог. За тэгээд нөхөр гэхээсээ төрүүлээд эхлээд өөрийгөө маш сайн ойлгодог байхгүй. Тэгэхээр бидний зовлон бэрхшээл харилцааны асуудлын гол суурь нь бидний тэр харилцаж байгаа эсрэг талын хүн ерөөсөө биш байдаг. Яг суурь нь үндсэн дандаа биднээс тавигдсан байдаг байхгүй. Тэгэхээр оюун тэр биш ихч маань хэрвээ манай тархиа орчуул сургалтанд сууж байгаагүй бол суугаараа суух суухтаа бүр болж өгөөл те танхимаар суугаарай.
Одоо 1 сард сургалт эхлэх гэж байгаа. Тэгэхээр нөх хүүхдүүдийн хичээл сургуулаа амарчсан. Дээрээс нь шинэ он эхэлж байна, шинэ жил эхэлж байна. Өөрийгөө өөрчлөх энэ 26 оныхаа эхнээс эхлүүлээд өөрийгөө гой сайхан болгох, тэ өөрийгөө ойлгох, өөрийнхөө болж бүтэхгүй зүйлсийг засах, болоод бүтээд байгаа сайн сайхан зүйлсээ улам илүү тод болж ингэж өнгөлөх энэ ажлыг хийгээрэй гэж би танаас хүсмээр байна. Тэг эцсийн бүлэгтээ нэг сургалтын суулаа гэл нэг намайг баяжуулаад гэхээс илүү манай сургалтын суусан хүмүүсээс тэр тархиа өөрчил сургалт сонирхчдын групп гэдэг тэр групп тэрэн дотор ороод итгэхгүй бол асуу тэ энэ сургалт хэр юм бэ? Манай сургалтын суусан бүх хүмүүс тэнд байж байгаа. Би лав тэ өө наачээс дэ бүтэхгүй мангар сургалт гэж хэлэх нэг ширхэг ч юм гарч ирэхгүй гэж бодож байна. Яа тэгэхээр манай сургалтыг ингээд яг бүр чин сэтгэлээсээ өөртөө цаг зав гаргаад суусан хүмүүс бүгдээрээ янзын гоё үр дүн гаргадаг байхгүй. Тэгэн гутаа нөгөө үр дүн гаргаагүй нүдэн ч гэсэн өөртөө мэддэг те би бясалгалаа хийгээгүй маа. Би цаг заваа гаргаагүй маа гэж өөртөө угаасаа хүлээн зөвшөөрдөг байхгүй. Тэгэхээр та мань суугаад үзээрэй. Тэгээд энэ харилцааны асуудлуудаа үнэхээр сайхан зэгцлээ шүү. Тэг зэгцлээрээ те эхлээд хүн дандаа өөрийгөө өөрчлөхөөс өөрийгөө ойлгохоос эхэлдэг байхгүй. Тэгээд ирэхээр нөхөр одоо хамт ажиллах дөр юу гэдгийг аав ээж ах トゥ ус өөр хүүхэд гэдэг ингээ харилцаанууд ч гэсэн бүгдөө засагдаж хилдэг. Хурдан биш юм а гэхэд хурдан засагддаг ч хүмүүс байдаг. Хурдан засагдахгүй маа гэхэд ядаж л багаар өдрөөр засагдаад явдаг шүү. За тэгэхээр оюун төр биш хичээгээ би сургалтандаа урьж байна. Манай сургалт тэгээд харьцангуй бүр тийм ч амар үнэтэй хэдэн сая мая гэдэг сургалт ерөөсөө биш. Танхимаар нэг бүтэн сар явахад 300 мянга, онлайнаар 4 сарын хугацаанд явахад 300 мянга. Анхан шат нь яг ийм адилхан үнэтэй байдаг байхгүй. Тэгэхээр та мань суугаарай. Гээ хишиг баяр танаа анхан шатны сургалт сонирхож байна уу? Эхний 3 хичээлийг нь онлайн сургаад үргэлжлүүлээ танхимдаа явж болох уу? За яг эхний 3 хичээлийг онлайн суугаад гэж болохгүй л дээ. Яагаад тэгэхээр онлайн танхим хоёр нь ингээд цагийн зөрүүтэй байдаг байхгүй. Онлайн анги чинь 4 үе шаттай сургалтыг 4 сарын хугацаанд сурдаг. Гэтэл танхимын сургалт чинь болохоор 4 үе шаттай сургалтыг 1 сарын дотор суугаад дуусчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө онлайнаар эхний 3 сургалт гэж 3 сар болчихно. Тэгээ нэгэнд 3 сар болцсны ард дээрээс нөгөө нэг танхимаар явна гэж бол энэ бол жоохон нөгөө боломжгүй юм байна. Тэгэхээр хишиг баяр маань нэг бол онлайнаар яваарай, эсвэл танхимаар яваарай. За яана найтах гэдэг шүү. За уучлаарай. Зур лайв маань дээр найтаж их балаа авч юм дөө. Уучлаарай манайха. Яа. За наран мандах цэрэн давгийгч маань арай мэнд сайхан уйлагч үнэхээр сайхан бясалгал дуусахаар маш их тайтгарсан хөнгөн болоод явчихдаг. Заримдаа донтох маягтай яагаад нулимс гарсангүй гих маягтай болно гэж байна. Тийм шүү. Манай нараа ихч одоо үнэхээр мундаг бясалгагч гайхалтай ондрох ихч маань бурхан өршөө гэх баярлаа. Ганц найтаачлаа тий 2-3 найтаас уулздаг бүгднгээр нөхшөөлөхгүй юу. За тэгэхээр нараагч маань бол маш мундаг бясалгаж удахгүй бас багш болох гэж байгаа. Тэгэхээр та минь ингээд үнэхээр сайхан зүрх сэтгэл та үнэхээр сайхан ажиллаж зүрхээ үнэхээр нээсэн шүү. Тэгээд хамгийн сайхан бол зүйл бол хүн яг үннээр амьдрах байхгүй тий. Ямар ч өөртөө ч тэр ямар ч баг зүүхгүй, хүмүүст ч тэр ямар ч баг зүүхгүй ингээд аль болох өөрийнхоороо байхдаа маш мэрэгэн ухаантай байгаад эргэн тойрныхоо хүмүүстэй гоё эвтэй найртай ойлголцож чаддаг, хүлээн зөвшөөрөлцөж чаддаг ийм байж чадах юм бол энэ бол яг хүний харилцааны ноён оргил байхгүй. Тэгэхээр би нараагчийг харахтаа айгүй гоё өөрийнхоороо болж байгаа. Бас их нээлттэй болж байгаа юм шиг надад харагдаад нараагчаар айгүйх бахархдаг. Тоо сурагч арай мэндэ мөнхтөө мандах арай мэндэ ажлын амжилтуудаа гинэ. За баярлаа. Дэ оюун цэцэг айцуудаа яаж чөлөөлөх вэ гэж. За айц сайн нөгөө эмпати тэгээд тэр нөгөө өөрийгөө хэрхэн одоо бусдын сөрөг муу болон бас сайн сайхан энэ хар цагаан хилээ мам гэдэг юмнаас яаж хамгаалах вэ гэдэг талаар хэдүүлээ ярина. Энэ талаар бол ярина. За
Юу агаад хэ. Халуу маань орой минь багшаа маш их баярлаж явдаг шүү багшаа гэдэг юм хөөрхөн зүрхнүүд гаргасан байна. Баярлалаа халуунда. Хөөрхөн штэ манай халуу. Ста хөөрхөн, ста мундаг. А юун тэр биш. Анх удаа лайв үзэж байна. Эхлээд өөрийгөө өөрчлөх гээд хичээж байгаа. YouTube-ээс бясалгал үзээд өглөөд хийж байгаа. Танхимаар суух боломжгүй хөдөө малчин юм аа. За та тэгвэл ямар ч лээсэн YouTube дээр байгаа бүх бичлэгүүдээ үзээд тэгээд YouTube дээр байгаа үнгүү бясалгалуудаа дагаж хийгээд явж байгаарай. Тэгээд хизээ нэгэн цаг сургалтанд суух боломж олдох байлгүй дээ. Тэгэх юм бол та минь сургалтандаа суугаарай. Яагаад тэгэхээр YouTube дээр тавигддаг контент бол манай яг тэр үздэг хичээлийн агуулгын юм өчүүхэн жижигэн тэгээ энэ тэндээс нь ингээд өмцөм ингээд авчихсан байдаг байхгүй. Тэгээд яг хичээлдээ ороод ирэх юм бол айгүй гоё системтэйгээр явдаг байгаа. Уг нь гэх юм бол нөгөө өөрсөнд нь ойлгоход нь ч их сайхан амар байдаг шүү. За тэгээ оюун тэрэг шигт ямар ч гэсэн амжилт төсөө өөртөө ажиллаад байгаарэ. За Балрабоги багштай маш их талархаж явдаг шүү. Үнэхээр миний зан авир маш их өөрчлөгдсөн. Багшаа би яаж танд хэлэхэж мэдэхгүй байна. Гинэ хөөрхөн штэ. Тандаа хорвогийн сайхан бүхний хүсье гэж байна. За баярлалаа. Хөөе. Хамаагүй юм ярих юм бол уйлах гэдэг шүү. Нөгөө уйлцдаг хүн чи уйлчих гэдэг шүү. Тэгэхээр баярлалаа Балрадо. Яг ингэж харин хүмүүсийн зан авир өөрчлөгдөж, харилцаа өөрчлөгдөж, амьдрал ахуйн тэр чигээр өөрчлөгдөж байгааг харахаар миний бүр ингээд сэтгэл сайхан болчдөг байхгүй юу? За. Бурхан минь энэ юу болчихоо? Лайв маяг дээр ингэж болохгүй юмсаа. За. Хэдүүлээ саяны тэр нөгөө асуулт асуусан тэр нөгөө эмпат гэд асуултыг хоорондоо ярилцъя. Эмпат гэж ямар хүнийг хэлдэг вэ? Дээрэс нь эмпати хүмүүс өөрийгөө одоо хэрхэн ингээд хүмүүсийн талаар мэдрээд байгаа тэр нөгөө сөрөг таагүй мэдрэмж ч юм уу те энэ зүйлсээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэд манай нэг суралцагч сайхан тайвшлаа асуусан байсан. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ талаар ярилцъя. За эмпати гэдэг нь ерөнхийдөө ямар хүн юм гэхээр нөгөө бид нэр ингээд дандаа ярьдаг штэ зүрхэн дээр нэг ухамсар байдаг, тархин дээр нэг ухамсар байдаг те. Тэгээд энэ зүрх тарих хоёр маань өөрөө хоорондоо мэдээлэл дамжуулж явдаг. Юу яан гэд зүрх тарих хоёр маань хоорондоо мэдээлэл дамжуулж байдаг. Тэгээ ер нь бол хүний тарих удирдахаас илүү зүрх нь яг яах вэ гэдгийг ингээд мэдрэмжээрээ дамжуулаад хүнийг ер нь удирдаад явж байдаг гэд ярьжсэн те. Тэгэхээр эмпат гэдэг хүмүүсийг би юу гэж ойлгоод байдаг вэ гэхээр энэ зүрхэн дээрээ мэдрэгдэж байгаа мэдрэмж энэ зүрхнийх нь ухамсар харьцангуй маш сэргэг хүмүүс юм байна гэж ойлгодог байхгүй. Зүрх нь харьцангуй буюу нөө бид нэр өмнөх лайв дээр ухамсар сэрэх гэдэл ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ ухамсар нь харьцангуй сэргэг хүмүүс юм байна. Тэгээд яг нөгөө нэг ингээл хүнтэй харьцангуйт ч юм уу эсвэл хүнтэй харьцаагүй байсан ч гэсэн хол зайтай байсан ч гэсэн энэ цахилгаан орон заагаараа энэ мэдрэмжээрээ тухайн хүнийг ч юм уу тухайн үйл явдлыг ч юм уу тухайн орчин нөхцөлийг ч юм уу маш ингэж тод сэргэг соргог мэдэрч авдаг хүмүүсийг мэдэрч чаддаг хүмүүсийг эмпати гэж би бол ерөнхийдөө ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм эмпат хүмүүсийн нэг онцлог нь юу юм гэхлээр уг нь өндөр мэдрэмжтэй байх те хүнийг хараад энэ таатай хүн байна да эсвэл энэ таагүй хүн байна да энэ ч итгэж болохоор хүн байна да эсвэл энэ ч итгэж болохооргүй хүн байна да гэх мэтчлэнгээр хүнийг зөв таних чадвар гэдэг бол нөгөө зүүн совь нөгөө мэрэгэн ухаан буюу нөгөө зүрхтэйгээ ойрхон энэ бол уг нь айгүй сайн чадвар байхгүй юу. Гэхдээ бид нэр зөвхөн эмпати чадвартай байгаад хангалтгүй байдаг. Яагаад тэгэхээр эмпати байхаас гадна хүн одоо энэ тархиныхаа тухай ойлгох, те зүрхнийхаа тухай ойлгох, одоо энэ өөр сүнслэг мүнслэг гэж яриад байгаа энэ ухамсарын талаар ойлгох. За тэгээ зөвхөн ойлгох биш, сэргэг ухамсартай болоод сэргэг ухамсараараа орж ирж байгаа мэдээллүүдээ зөв таньж хүлээж аваад ардаас нь яг зөв зүйтэйгээр хариу үйлдэл үзүүлж сурна гэдэг чинь өөрөө маш чухал юм байхгүй. За нэг жишээ хэлье л да, тэгээ эмпати хүн хүнийг яг мэдэрдэг. За энэ бол сайн чанар, үнэхээр сайн чанар мөн. Яагаад тэгэхээр зарим нэг хүмүүс ингээд муу хүнийг ч ялахгүй дандаа муу хүмүүс тууртаад
муу хүмүүст ингээд хорлогдоод тэгээ муу хүмүүсээс болоод жишээлбэл одоо эд мөнгө, санхүү, сэтгэл санаа юу гэдгийг элдв үзүүлсээр хохироод ингээд зовоод яваад идэг штэ. Гэтэл эмпат төрлийн хүмүүс болохоор сайн муу, сайхан муухай гэхгүй ер нь альва зүйлийг хүнийгч тэр үйл явдлыг ч тэр альва зүйлийг маш ингээд соргогоор хүлээж авдаг байхгүй. За тэгээд нэгдүгээрс хүлээгээд авчлаа эмпат хүмүүс. Тэгснээ айгүй онцгүй хүн байсан чинь тэр онцгүй хүнээс орж ирж байгаа мэдээллийг зүрхээрээ хүлээж авангуудаа өөрөө яг тэр хүний тэр муухай мэдрэмжийг мэдрээд тэгээ тэр мэдрэмжээс гарч чадахгүй сэтгэл санаа нь хямраад ч юм уу ууралж бухимдаад ч юм уу ингээд зовоод яваад байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг хэлээд байна шүү дээ. Тэгэхээр миний хэлээд байгаа зүйл нь юу юм гэхээр за эмпат хүн байг таагүй хүн байна гэдгийг мэдрээд авлаа. Тэгэн гутаа миний яриад идэг тэр сэргэг ухамсар гэдэг юм байх юм бол яах юм гэхээр за энэ хүн ч нэг ийм хүн байна да. За би яг энэ хүний энэ мэдрэмж надад орж ирж байна шүү те. Тэгэн гутаа би ер нь заавал яг энэ хүнийг дагаж энэ хүнийг уурлангууд өөдөөс нь уурлаад энэ хүнийг муухай ааш авир гаргангууд дагаж тэрийг нь давах гэж ингэж муухай ааш авир гаргадаг ч юм уу. Эсвэл энэ хүнийг ингээл муухай ааш гаргангууд нь би дөлөөл дутаагаал зайлсхийгээд ингээд яваад ах хэрэгцээ шаардлага байгаа билүү гэд өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй. Сэргээг ухамсартай байгаа үед хүн яадаг юм гэхээр за яг энэ муухай мэдрэмжтэй хүн байх шүү. Би энийг дагаж явахгүй шүү гэж өөрийгөө ухамсараараа барьж авдаг гэсэн үг. Тэгэхээр сэргээг ухамсар гэж үүнийг хэлээд байгаа. Тэгээ яг энэ агшин дээрээ муухай мэдрэмж орж ирэх агшин дээр өөрийгөө ингэж барьж аваад болиулаад тэгээд яг өөрийнхөө энэ вибрац давтамж долгио өөрийнхөө тэр тухайн үеийн сэтгэл хөдлөл ийм тийм зүйлэн дээр анхаарлаа хандуулад анхаарлаа тэр хүний муу мухагаас хандуулад анхаарлаа яг одоо хийж байгаа зүйл дээр хандуулдаг ч юм уу те. Ингээд хүн анхаарлаа удирдах чадах юм бол яах вэ гэхээр тэр хүний тэр муу мухай энерги бидэнд халтахгүй гэсэн үг. Халтахгүй буюу жинхэнэ хамгаалт чинь байхгүй. Анхаарлаа тэр муу мухай зүйлээс холдуулж сурах. Тэгэхээр энэ бол миний ярьж байгаа шиг ийм амархан зүйл шээ. Энэ бол те маш олон удаа бүтлгүүдэж анхаарлаа алдаж тэр хүнийг дагаж муухай мэдэрч ууралж бухимдаж янз бүр болж ингэж явж ээж хүн сая энэ ухамсараа ерөнхийдөө барьж аваад өөр юм руу чиглүүлээд дахиад нөгөө хүний тухай бодол орж ирэхээр дахиад барьж аваад өөр юм руу чиглүүлээд дахиад орж ирэхээр дахиад барьж аваад өөр юм руу чиглүүлээд энэ мэтчлэнгээр бид нар анхаарлаа альва сүрэг таагүй зүйлээс холдуулж сурдаг гэсэн үг байхгүй. За тэгээ би өөрөө бол үнийг хийхийг хичээдэг. Амьдралдаа үнийг үнэхээр барьж авахыг хичээдэг. За тэгээ яг хөө зарим үед нэг юм жоохон алдах гал тэ сэтгэл санаа хүнд болох гал ах үе байна. Гэхдээ ер нь бол overall ер нь бол ингээд ерөнхийд нь том зургаар нь аваад үзэх юм бол би ер нь нэлээ айтайхан сэрэг ухамсартай. Тэгээд яг ингээд таагүй юм орж ирэхэд гаднаас ингээд таагүй юм орж ирэхэд надад яг мэдрэгддэг. Яа тэгэхээр би тэр хүнийг бодох онцон шилтгаангүй, тэр хүнээс болж стресст онцон шилтгаангүй ч юм уу. Тэр хүнтэй ингээ уулзаагүй тэр хүн надад муу юм өгөөж юмгээд яг юм илэрхий шилтгаан байхгүй багт гинт ингээд ямар нэг хүний талаар онцгой таагүй бодол, онцгой таагүй мэдрэмж энэ төр орж ирээд хаар би энд ямар нэг юм буруутчлаа гэж яг мэддэг байхгүй. Тэгээд яадаг юм гэхээр өөрийгөө хамгаалж эхэлнэ, түүнийг хувиргаж эхэлнэ. Өөр арга чарга юу байна? Түүгээр энэ юу буруу болчих уу гэдгийг учир шалтгааныг олж түүнийг хайж засаж явж эхэлдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ эмпат гэж байгаа хүмүүсийн хувьд энэ сэргэг ухамсарыг олж эзэмших тэгээд сэргэг ухамсараараа дамжуулаад өөрийнхөө энерги мэдээлэл нь аавра юу гэдэг нь те өөрийнхөө энэ сэтгэл зүг өөрийнхөө энэ анхаарлыг хамгаалж удирдах сурах нь өөрөө бүр ингээд туйлын чухал. Энэ ердөө л юм штэ. Би нөгөө гэгэрнэ гэж яриад байгаа чинь ердөө л юм штэ те. Хоногийн 24 цагийн сэргэг ухамсартай байчих юм бол гэгэрчлээ гэж үзнэ гэдэг. Тэгэхээр энэ эмпат хүмүүс үнэхээр сайн боловч ямар ч юм хамгаалтын механизм байхгүй буюу сэргэг ухамсар байхгүй өөрийнхөө анхаарлыг удирдах сураагүй байгаа үедээ энэ эмпат чанар хүнд бас заримдаа гай болоод идэг. Хүнд гай болоод идэг. Тэгэхээр манай нэг нараа гээд мундаг ихч байдаг байхгүй би бас ингээд сэтгэл санаа хэцүү болоод ингээд ирэхээр нараа ихч дээрээ очиж ярилцдаг бас ингээд нөгөө авра мавра үздэг тэнгуут ингээд авра маврагаа жоохон хэмжүүлж мэмжүүлээд би яг ингээд өөрөө яахаа юу болоод байгааг сайн ойлгохгүй бясалгал хийгээч гарч ирж мэрэхгүй тийм үе дээр очдөг. Тэгээд нараагч маа надад нэг айгүй гоё миний яг нэг сайн ойлгохгүй сүгийг яг айгүй гоё олж хэлсэн байхгүй. Тэр нь юу юм гэхээр резонанс гэж ойлголт байдаг. Резонанс гэдэг ойлголт байдаг.
Энэ резонанс гэдэг ойлголт нь өөрөө юу юм гэхээр энд нэг хүн ингээ ар гэд уурлахад бид нэр сэргэг ухамсаргүй байжгаад ухамсараа алдаад энэ хүний муухай энерги шүү дээ. Хэрүүл урал хийсэн муухай энерги энтэй яг ухамсараа алдаад адилхан төвшөнд очиж өөдөөс нь ар гэд ингээд хэрэлдэж маргалтай ингээ явчих юм бол энийг резонанст орно гэж нэрлэдэг байгаа байхгүй. Резонанс буюу яг юм адилхан давтамж дэлгөөнд орох буюу тухайн хүн юу мэдэрч байна би яг тийм мэдрээд тухайн хүн ямар ааш авиртай байна яг тийм ааш авир одоо тэр энерги надад орж ирээд би тийм ааш авир гаргахыг резонанс гэж хэлдэг байхгүй. Гэтэл хүн сэргэг ухамсартай хаар яах юм гэхээр энд нэг хүн ар гэд ингээ уурлаад давтамж дэлгөөний юм байна шүү дээ. Гэтэл би өөрөө сэргэг ухамсартай ийм сайхан тайван дохтун дэлгөөнтэй байгаад сэргэг ухамсараараа энэ нь давтахгүй байх юм бол магадгүй миний энэ сайхан тайван давтамж дэлгөө энэ хүнийг бас ингээ тайван болгоод бит хоёр адилхан ийм тайван сайхан энергин дээр резонанст ороод бит хоёр яг ижлэхэн давтамжинд ордог байхгүй. Тэгэхээр энэ бол бүр ингээ туйлын чухал ойлголт. Юу юм гэхээр энэ бол жинхэнэ хамгаалтын механизм байхгүй. Энэ сэргэг ухамсартай байхдаа бид нар гадны тэр таагүй таата янз бүрээрээс одоо энерги мэдрэмжийн резонанст орохгүй өөрийгөө яг ингээд бариад тайван байсан бол хүн энд хичнээн ингээ янз бүр болоодсэн ч гэсэн тайвнаараа үлдэж чадна гэдэг чинь өөрөө маш том хамгаалт. Ерөөсөө хамгаалт гэдэг бол ийм л юм хэлдэг. Түүнээс нэг ламбо дээр очиод хараал өрөөл хийлгэх ч юм уу те янз бүрийн хүн дээр очиж хамгаалт хийх бол хүнийг яг урт удаан хугацаанд насан туршдаа өөрийг нь хамгаалж чаддгүй. Тэгэхээр насан туршдаа урт удаан хугацаанд өөрийгөө энерги мэдээлэл те тэр сүүн ухамсарын хувьд хамгаалалттай байлгах юм бол яах юм? Номер 1-р сэргэг ухамсар. Нөгөө сур бас дахин сур гэдэг шиг те сэргэг ухамсар бас дахин сэргэг ухамсар байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд туйлын чухал ойлголт шүү манайхаа те энэ лайв бол маш чухал маш хэрэгтэй маш сайхан лайв болж байна. Тэгэхээр та бүхэн маань үүнийг аль болох олон хүмүүст тараагаарай. Тэгээд одоо манай энэ те саний ярьсан энэ сайхан хичээ маань бас утсыг асуувал би бас яг суралцагч нартай хэлж өгдөг байгаа. За ёо сачистэй юу болоо те болроо богийн сэтгэлийг уншаад ойлгох гэж штэ өстө нэг лайваараа уйлж төмний юу болох гэж штэ дог болох гэж штэ те. За оюун тэр биш баярлаа гэсэн байна. Халиуна Эрдэнэтар сайн байна уу? Би одоо 18-тай таны лайвыг үзээд юмыг бас өөрөөр харж илүү олон юм ойлгож сурч байгаа шүү. Баярлалаа. Ямар хөөрх юм бэ Халиуна. Манайдаас ингээд Мишельгээ 18-тай хөөрх охин байдаг байхгүй. Тэр бол бүр ингээд нөгөө кундалины сэрээд 2 сар бясалгалд танхимаар явхад те шууд ингээд мэдрэмж янзын юм нарийн торгон болоод кундалины сэрэх анхан шатны юм шинж тэмдэг илрээд янзын гой болсон. Тэгэхээр халиуна та нарын үеийнхэн бол үнэхээр потенциалтай шүү. Ягаад тэгэхээр нөгөө 50 60 70 хүрчихсэн хүмүүс шиг их блог байхгүй, элдв сөрөг муу мэдээлэл гүн бат хадгалагдсан олон 10 жил хадгалагдсан тийм одоо гүн бат мэдээлэл харьцангуй багтай. Тэнгуутаа нөгөө трама энтерн ч гэсэн харьцангуй бага те. Тэгээд ерөнхийдөө бол айгуу гайгуу цэвэр ариун байдаг. Энэ 18 19-тэй тинейж мэж хүүхдүүд айгуу гой цэвэр ариун байдаг. Тийм учраас та нар шиг хүүхдүүд яг ингээд бясалгал хийх юм бол маш хурдан үр дүн авдаг шүү. Дэ оюун цэцэг яг шүү. Жишээ нь хүнтэй уцаар ярьсны дараа тэр хүний хоолойны өнгө харилцаанд тухгүйтай байна, дөлөөд байна гинэ. Ямар нэгэн хувиргалт хэлээч гэж байна. За, сая бол хувиргалтай хэлцээ. Оюун цэцгийнхаа комментиг уншихгүй байж байгаад хувиргалтай хэлсэн шүү. За, тэгэхээр манайхан үүнтэй хэр тэр резонанст орж те хэр их нөгөө хүлэн зөвшөөрч хэр нэрэ тийштэй гэж хэр их бодогдож байна. Та хэд маань сэтгэлээ хуваалцаарай. За ямар ч байсан резонанс гэж нэг юм том ойлголт байна. Тэгээд яг үнэндээ хүний жинхэнэ хамгаалалт бол энэ сэргэг ухамсартай байж одоо хаа даарлцуу учирсан болгоныхоо энергинд автаж явахгүй харин эсэргээрээ сэргэг ухамсараараа өөрийгөө хамгаалдаг, сэргэг ухамсараараа өөрийгөө барьж авдаг, зан хаашаа алдаа тавиа туучдгүй те тэнд нэг хүн уурлаа гэж өөдөөс нь ухамсаргүйгээр хар яар гээл тэгэл ухамсаргүй хар яар гэсний дараа бид нар хамгийн гол нь эргэж хараад мартаад явдаг байхгүй. Ухамсаргүйгээр тэр нэг хүн хар яар гингууд бид нар резонанст ороод өөдөөс нь хар яар гिचунгуудаа тэрийгэ магадгүй хідэн цаг
магадгүй хэдэн өдөр, хэдэн 7 хоног, за зарим нь хэдэн сар жилээр ингээд тээгээд явчихдаг. Тэнгуут ууг нь зүгээр л тэр хүний гаднаас ингээд тэр хүнд байсан юмыг бид нэр өөрөө ухамсаргүй байснаасаа болоод түүнд нь автаад тэгээ өөрийн болгоод бүр өөртөө нутагшуулаад ийдээстэй одоо тэр гений мушграандаа шингэтэл ингээд одоо хэдэн сараар нь хэдэн цагаар нь хэдэн өдрөөр нь хэдэн сараар нь хэдэн жилээр нь мэдрээд явчихаар сүүлдээ тэр сүрэг мэдрэмж нь тэр хүнээс авсан тэр сүрэг мэдрэмж нь бидний амьдралд асуудал бэрхшээлүүдийг дуудаж ирдэг. За бүр наандаал тэ нойргууд нь за бүр наандаал муухай ааштай болно тэ тэгэл наандаал нойргуудаал тэгэл яах юм гэхээр өвчин тусаал тэгэл яах юм гэхээр харилцаа мөнгө санхүү гэл тэ карьер гэл тэгэл хайр дурлал юу гэдгийг гэр бүл ойр дотны харилцаа гэдэг ингээд нөлөөлөө явчихдаг байхгүй. Тэгэхээр манайхан тэ сэргэг ухамсартай бай. Тэ нөө сэргэг ухамсар бас дахин сэргэг ухамсарл гэж би бүр яг нэг сайхан тэ хэлчмээр байна да. За тэгэхээр энэ эмпат гэдэг асуулт бол үнэхээр гоё асуулт байсан. Эмпатаар дамжуулаад би бас юм гоё нараа хичээгээ та бүхэн танилцуулчлаа. Резонанс гэд гоё ойлголтыг өгчлөө. Тэгээ хамгаалалтын тухай, жинхэнэ энерги хамгаалалтын тухай та бүхэндээ яриад өгчлөө. Тэгэхээр энэ сайхан асуултыг асуусан суралцагчдаа баярлалаа. Өөр юу байна? Манайхнаар. Йой, дахиж намайг битүү үйлүүлээрэ чи өстө нэр. Өстө гачин боллоо ш. Йой. Гэхдээ баярлалаа. Болроо маань үнэхээр гоё бүр ингээд яг гоё чин сэтгэлээсээ битсэн байсан. Тэгээд тэр чин сэтгэлийг ингээд сонссон чинь миний шууд зүрхэн төрсөн. Тэгээд баярлалаа. Ингээд та бүхний яг энэ хайр, талархал те намайг энэ ажиллаа ингээд хаяхгүйгээр үргэлжлүүлээд хэдэн жилээр хийгээд байгаагийн шалтгаан шүү. Маш их баярлалаа. За өөр юу байна? Тэгэхээр сая түрүү нөгөө нэг хүн ингээд байсан шүү дээ. Айдсаасаа хэрхэн чөлөөлөгдөх вэ гэдэг байсан. Тэгэхээр ер нь бол айдсч бай, юу ч бай бүх сэтгэл хөдлөлийг бид нэр ингээд резонанст орж тэр сэтгэл хөдлөлд автаж түүний дагуу ингэж хямраад уурлуул айгаа те эсвэл янз бүр болох юм бол ингэж дагаж хямрахгүйгээр уг нь өөрийгөө авч үлдэх боломж бүх хүнд байдаг байхгүй. Яг хизээ энэ боломж нь байдаг хэрэг яг одоо агшин. Тэр үйл явдал болж байгаа агшинд яг биднэрт энэ нөгөө шанс гэх юм уу, энэ боломж гэх юм уу, энэ зүйл нь байдаг. Тэгэхээр ууган сэргэг ухамсартай болчих юм бол бид нэр ямар харилцааны асуудал тулгамдаж ирсэн ямар асуудлыг шийдэх боломжтой байдаг. Дээрээс нь ингээд шийдээд бид нэр ааш авираа өөрчлөөд ирэхээр эрүүл мэнд сайхан болдог те идэгдэг, ангаагддаг. За дээрээс нь ажил төрөл бүтдэг, харилцаа хандлага сайхан болдог, эргэн тойрондоо нэр хүндтэй болдог. За одоо өөр юу өсөх вэ те? Аз жаргал гэдэг чинь энэ шүү дээ ердөө. Тэгэхээр аз жаргалтай нэгэн болдог байхгүй. Тэгэхээр та бүхэн маань сэргэг ухамсартай болоорой. Сэргэг ухамсартай байгаарай. Гэрэл маань чин сэтгэлийн үг шууд зүрхэнд хүрчээд байдаг юм аа гинэ. Харин тийм ээ. Манай ачи яж намайг дагаад үйлчдгийг мэдхийг хэлэхгүй те. Би ч одоо нэг хүнд хэцүү юмн дээр нэг уйлаад идэггүй ч гэсэн яг ийм гой сайхан мэдрэмж, яг ийм гой сэтгэлээсээ талархсан ч юм уу. Яг ингээд би ингээд өөрчлөгдлөө гэд ингээд чин сэтгэлээсээ хэлж мэлгээр дагаад жоохон уйлж гадаг төрөлтэй юутай сул талтай үндэ. За гэрэл маань жаахан уйлах зүгээр баха багшаа гинэ. Одоо лайваар үйлж шившиг болоод яах вэ? Бурхан минь. Постаараа бууз уншир гэдэг шиг те. Лайваар тэрийг л хийхгүй байвал тэгэл болчихвэ шүү. Хөгжилтэй юм аа. Манайхан бас нэр ална. За өөр бичихэн байхгүй байна уу? Тэгээд энэ эмпат гэдэг сэдв бол яг ингээд ганцхан үг юм шиг хэрнээ айгуу том агуулга байхгүй. Тэгэхээр одоо нөгөө юу яадаг штэ цаг ихч араминд манайхан гэсэн байна. Нөгөө манай монголчууд ингээд дийдэг штэ хар цагаан хилам хараал жатга юм тийм гэлээдэг те.
Ерөнхийдөө бол хараалыг ч гэсэн хүн яаж давах юм, хар цагаан хил амыг тэр элдв муу зүйлсийг тэ яаж давах юм гэхээр ердөө сэргэг ухамсартай байгаад тэр хүний талаар муу муухай бодол, муу муухай мэдрэмж орж ирэхэд нь барьж аваад өөрийгөө болиулаад хийж байгаа юм дээр анхаарлаа хандуулад тэгээд тэр уучлал өршөөл ирэх ч юм уу, бяцлахаа сухаараа яагаад надад ийм орж ирээд байгаа юм гэдэг асуултыг өөрөөсөө асуудаг ч юм уу те. Энэ зүйлсийг өөртөө хийх ёстой гэсэн үг байхгүй. Тэгжэл энэ бол бидний жинхэнэ насан туршдын хамгаалалт болно. Түүнээс ч ламбөө ийм тийм ингээл явах юм бол улам л үлийн уур хураагаал, улам л зовлон дуудаал тэр муухай сэтгэлээсээ яг сэтгэл дотроо энэ зүрхэн дотроо муухай сэтгэлээсээ муухай сэтгэл хөдлөлөөсөө салж чаддгүй байхгүй. Гэтэл энэ сэргэг ухамсараар барьж аваад хувиргах гэдэг нь өөрөө жинхэнэ одоо сэтгэл дотроо тэр хар муу юмнаас холдож тавьж явуулж, уучиж өршөөж ойлгохын эхлэл байхгүй. Тэгэхээр яагаад би насан туршдаа хамгаалалт гэдэг байгаа юм гэхээр энэ учраас ингэж хэлж байгаа юм. За их заяа маань хөөрхөн инээдэг шүү багш минь. Харахаар л хайр хүрхийн гинэ. За баярлаа. Хөөрхөн штэ. Сара саран тархины долгио унгаахын талаар тайлбарлаж болохгүй. Тархины долгио унгаах гэдэг бол манай хичээлийн агуулга. Тэгээд энэ бол зүгээр ингээд тайлбарлангуут та нар за воо гэж шууд тархиныхаа долгионыг пад гэж унгааж унгаад идэг тийм ерөөсөө байхгүй. Энэ бол хүний уйгахгүй те тодорхой хугацааны хүчин чармаалт тийм зүйлийн үр дүнд бий болдог зүйл ахгүй. Тархины долгио унгаах гэдэг чинь эн чинь юу юм гэхээр тархины долгио унгаах гэдэг чинь хүний чадвар тий тархины долгио унгаах чадвар гэж хэлэх юм уу. Тэгэхээр энийг зүгээр л хэлээл тайлбарлангуут л монголчууд тэр аяараа тархины долгионыг гэж унгаадаг тийм өрөөсө байхгүй шүү манайхаа. Зарим нэг зүйлийг би үнгүүгээр ярьж өгч болох ч гэсэн зарим нэг зүйл дээр бид нэр хүний хөдөлмөрийг, хүний оюуны өмчийг одоо юу гэдгийг юмыг хайрлж хүндэлж нөгөө түүнийг нь яг цаг зав гаргаж сурж өөрөө тэгж түүнийхээ төлөө мөнгө төгрөг зориулж явах хэрэгтэй. Тэгэхгүй дандаа бүх юмыг үнгүүгээд тах юм бол яах юм гэхээр үүлийн өөртөө хураана. Тэгээ ер нь яалаа гэж би ингээд дандаа бүх юмыг үнгүү өгөх юм тийм үстэй байж болохгүй штэ. Би ганцхан бяцлаглалын бичлэг бичүүлэхэд л хэд маш их хэмжээний мөнгө зардаг тий. Тэгэхээр мэрэгжлийн дуу хоолой бичүүлэх гэх мэт. Тэгэхээр энэ болгоныг хийчээд би үнгүү өгöd ах юм бол би та нарт энэ бүх одоо сургаалт, судалгаа, орчуулга, гой сайхан бүтээл, бясалгал те энэ юмнуудыг хийж өгч чадахгүй байхгүй. Тэгэхээр битгий ингэж дандаа үнгүү гэж ийм байдлаар юмд хандж байгаараа энэ айгүй онцгой юу шүү. Би зөвхөн сараад хандж байгаа юм биш те. Зөвхөн сараад хандж байгаа юм биш. Нөгөө дандаа үнгүү юм байна уу, үнгүү гэж ярьж явдаг хүмүүс байдаг штэ. Тийм хүмүүс бол ерөнхийдөө үнгүү авсан юм а хүчин чармаалт гаргадаггүй. Хүчин чармаалт гаргаагүй учраас үр дүн үздэггүй. Үр дүн үзээгүй учраас таалагдах одоо тууштай хичээх дагах магах гэдэг тийм юм байдаггүй тийм хүмүүст. Ийшээ тийшээ үнгүүгээ л үсчээ яваад байдаг. Тэгэхээр нэг тийм царцааны нүүдэл шиг жоохон онцгой санагдаад байдаг. Тэгэхээр ер нь бол манай энэ тархиа өөрчлөлийг дагж байгаа тийм лайв үзэж байгаа энэ хүмүүс маань битгий аль болох юмд үнгүү гэж юу яаж байгаарэ. Үнгүү юм бол дандаа хулганы хавханд байдаг шүү л гэж хэлмээр байна. За өөр юу лээ? Хин комент бичсэн байна. Багшаа бяцлаглаа хийгээд дуусгах гэхээр гармааргүй болоод ах юм. Тэгэхээр яах вэ? Хүчээр гарч байна гинэ. За одоо яах вэ? Хүчээр гараад ихэд амьдралаа бодно штэ цаг их чи ажил төрлөө хийж штэ. Гэр бүлдээ цагаа гаргана штэ. Тэгэхгүй бол ингээл өдөө анаа суугаад ах юм бол амьдрал чи явахгүй ш. Тэгэхээр яа тийм гой дээр нь юмыг өндөрлөлчихгүй те дараагийн удаас та дахиад бяцлал хийнэ штэ. Гой штэ. Манай бяцлал штэ гой гэд. Тэгээд дуусгачихгүй юу? Тэгэхээр чи бас гоё штэ. Хичээл аваад одоо нөхөж үзэх гэсэн байхгүй байна. Давтаа авч болох уу? Болно штэ. Сарын ихч чинь нэрээ хичээл авсан юм байна те. За тэгвэл бид нөгөө нэг хилээд байгаа штэ нөгөө тархиа өөрчлөх гэдэг энэ үйл ажиллагаа чинь ганцхан удаа хичээл суугаад болчдөг юм ерөөсөө биш байхгүй. Бид нэр бүхэл бүтэн 10, 20, 30, 40, 50 жил өөртөө суулгасан дадал зуршил зан төлөвийг өөрчлөх гэж байгаа учраас энэ бол урт хугацааны процесс. Тэгэхээр манай хувьд яа гэхээр хүмүүсээ давтан хичээл үзхийг маш их хэмжээгээр дэмждэг учраас дараа дахиж давтан хичээл авч үзэх юм бол нөгөө 300 мянга гэдэг нөгөө сургалтын маань төлбөр 180 мянга болоод хямдардаг байхгүй. Бид нэр 40% хямдруулж өгдөг.
давтан хичээл үзэх юм бол тэгэхээр та мань хэрэг үзэж амжаагүй бол санаа зовлтгүй дараагийнхаа хичээлүүдийг үзээд одоо үзэж байгаа сургалтаа дуусгачих. Тэгээд одоо үзэж байгаа сургалтаа дуусгангуудаа дараагийн удаа давтан үзэхдээ яах юм гэхээр хүн чинь нэг удаа сонсоод хийж байгаа давтаж үзэж байгаа учраас бүр илүү би ингээд энэ үгийг сонсоогүй юм байна штэ. Би тэгэхэд тэр үгийг сонсоогүй юм байна штэ. Би ямар хазаар давтан дахиж хичээлдээ суугаа гэж манай суралцагчид маш хэлдэг байхгүй. Тэгэхээр сараагч минь давтан суугаарай. Ерөнхийдөө бол манай сургалт өөрөө зүгээр нэг ганц удаа суугаад мэдлэг мэдэж авдаг тийм сургалт ерөөсөө биш. Энэ бол яг нэг практик. Одоо бясалгана гэж юу юм? Бясалгал гэдгийг чинь бүр эхнийх нь анхан шатнаас нь эхлүүлээд ингээд заагаад агшин шат хүртэл нь явдаг учраас та мань жоохон цаг гаргаад давтаарай за. Тэгэх юм бол бүр л илүү гоё болно. Наад нөгөө найгаж майгаад нүлмэс гараад байсан чинь бүр дараагийн түвшин рүүгээ ингээ ахиа авчдаг байхгүй. Бүр гоё болчдөг. За тэгээд ерөнхийдөө бол би бол нэг тийм одоо юу гэдэг юм те. Яг уу надад заримдаа жоохон янз бүр болж нөлөөлөх гээд л хэдэ. Одоо гадны хүмүүсийн элдв янзын нөлөө те. Гэхдээ бүр тийм жижиг шаажиг хар цагаан хил ам иймэрхүү зүйлсүүд бас гайгүй. Нөхө бүр ингээд бүр яадгийг алдуулаад бүр баларч малраад бол тийм юм бас гайгүй те. Тэгээд ерөнхийдөө бол яадгийг гэхээр хэрийн баргийн гадны нөлөөнд ингээд бясалгал хийгээд өөртөө ажиллаа сэргийг ухамсартай болоод ах тусмаа эхийн хэсэгтээ бол энэ гадны нөлөөнд жоохон амархан өртөчих гээд өртөмтгий байх гэдэг байсан чинь бясалгаад сэргийг ухамсартай болоод өөр лугаа өнгийгөөд өөртөө байгаа энэ асуудал бэрхшээлүүдэд нэг нэгээр ойлгоод засаад яваад ах тусам гадны нөлөөнд улам л нөгөө нэг юутай хамгаалт сайтай гадны нөлөөнд улам л их хайтаахан тийм тэнцвэртэй доктортой болоод байгаа. Тэгээд дээрэс нэмээд яг энэ тэнцвэртэй доктортой болж байгааг нь дагаад яаж байгаа юм гэхээр сэтгэл зүйн хүртэл бас ингээд доктортой за нэг жоохон унах гад ирсэн ч гэсэн окей за унж идгийн ер нь бол бусаад босдог тий өөртөө ажлын юг буруу хийв ч юм уу юг дутуу хийчихв юун дээр анхаарах хэрэгтэй юм шиг байна яг уу их үү гэд ингээ өөрлөгөө илүү сайн өнгөгөөд энэ уналтыг дараа нь босч ирэхдээ бүр илүү ихээр ингэж босч ирэх юм юу болгож тийм гарц гаргалгаа болгож ашигладаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний ерөөсөө монголчуудад одоо ойлгуулахыг өөрийнхөө биеэр туулаад бас маш олон суралцагчдаа ойлгуулад хийж өгөөд яваад байгаа нэг юм нь юу юм гэхээр энэ байхгүй. Тэгээд бид нартай хамт ингээ удаан хугацаанд энэ сургалтаар яваад танхим дээр ирээ төрийн бусын гишүүн болоод яваад байгаа нэг хүмүүстэй штэ яг нэг ажиглагдчихж байгаа юм бол юу юм гэхээр энэ тайван тогтун тэнцвэртэй байдал тэ хэрийн баргийн юмд за муу юм тохиолдож болно штэ сайн юм тохиолдож болно штэ гэд аль алин дээр ингээд бүр хит хөөрөөл хит унаад ингээд савлаад ахгүй би өөрөө ч тэр манай суралцагч нар ч гэсэн ингээд маш сайхан тайван тогтун болоод ингээд баланслаад ингээд гоё тэнцвэртэй болоод байгаа. Сэтгэл санаа нь би эргэтнэн те ухамсар нь яг ингээд гоё тэнцвэртэй болоод байгаа. Тэгэхээр миний өөртөө болон монголчуудад хүсэж байгаа зүйл юу юм гэхээр ердөө энэ байхгүй юу те бид нэр ухамсараас ирээ сэргэг ухамсартай бай тэнгуутаа гоё тэнцвэртэй баланстай те бай ингэх юм бол хүний бие ч тэнцвэртэй эрүүл байдаг ухамсар нь ч тэнцвэртэй сэтгэл санаа сайхан тайван тогтун байдаг ажил төрөл харилцаа гэд ингээд мөнгө санхүү гэд бүх юм нь сайхан тайван тогтун байдаг байхгүй. Тэгэхээр бид одоо сургалтын сууж үзээгүй те манай community манай бүлхэнд ороогүй бид нартай нэгдэг байгаа бүх хүмүүсийг бид нартай нэгдээсэй гэж уриалж байна. Тэгээд бидний мэдрээд байгаа энэ аз жаргал те айш авираа өөрчлөхийн энэ жаргалыг сэтгэл санаагаа доктортой болгохын энэ жаргалыг өөртөө ажиллахын өөрийгөө ойлгож авахын энэ жаргалыг би яг ингээд хүмүүсийн мэдрээсэй энийг амсаж үзээсэй те гэж хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүн өөрийгөө л ойлгочих юм бол хорвоо ертөнцийг ойлгочдаг гэдэг нэг гоё үг гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрийгөө л ойлгоцгой бүгдээрөө өөрийгөө яаж ойлгох юм гэхээр завгүй гүйжээж, стресстж гүйжээж хүн өөрийгөө ойлгодгоо. Яа харахгүй эхний ээлжинд өөрийгөө ойлгохын тулд хүн жоохон тогтож суух хэрэгтэй байдаг. Тэгээд түүнийгээ бид нар бясалгал гэж нэрлэдэг байгаа хгүй. Гэхдээ манайх бас бясалгал гэж нэрлэхээс гадна тархины дасгалжуулалт гэдэг. Тэгээд манайх бүр юм нөгөө юм тархины дасгалжуулалтын гарын авлага мавлагтай тийм байдаг. Тэгэхээр
Та бүхэн маань өөрийгөө ойлгоорой. Тэгээ өөртөө ажиллаарай. Тэгээд энэ өөрийгөө ойлгохын аз жаргалыг, сайн сайхныг одоо олз гიშгийг те evaluate-ийг өөртөө аваарай л гэж хэлмээр байна да. За сарын ихч маань онлайн анхан шат хизээ эхлэх вэ? Аптер танхим байсан. Аптер нь онлайнаас байгаа шүү. Хажуу тийш нь ингээ гүйлгээд үзээрэй. Хажуу тийш нөгөө сургалт гэдгийг хажуу тийш нь гүйлгээд үзэх юм бол онлайнаас байгаа шүү. Үлзий маань орой минь багшаа гэж байна. За сайн уу? Сайн байна уу хөөрхнөө? За ийм мэдрэл муутай хүмүүс жоохон хоол байдөө. Ямар муухай бүдүүлэг юм бэ? Ийм гоё энергитэй, ийм гоё хүмүүс донд орж ирчихэд юу гэнэ үү? Битгий муухай байгаа ч өөрөөсөө жоохон ичээч. Энэ Исбат гэдэг хүн мэдээж өөрийнхөө жинхэнэ нэрээр орж ирээгүй л ахaltaа. Гэхдээ үнэхээр хүний лайв дээр орж ирээд байж тээ. Ийм галзуу юм бичнэ гэдэг чинь өөрийгөө доромжилж байгаа асуудал байхгүй. Битгий муухай байгаа ч тий. Битгий ухамсаргүй байгаа ч. Битгий амтэн шиг байгаа ч тий. Өөр одоо юу гэж хэлүүлмээр байна надаар тий. Битгий амтэн шиг ухамсаргүй байгаа ч л гэж хэлье да. Би бол ингээд сайхан шулуухан хэлждэг. Ичиж мичээд авах ямар ч хэрэг байхгүй. Яагаад тэгэхээр юм чи ухамсаргүй мангар тэнэг байгаагийн юу байхгүй, илэрхийлэл байхгүй. Тэгээ энэ ухамсаргүй байгаа хүмүүсийг бол хөө чи ухамсаргүй байна гэд хэлэх хэрэгтэй. Чи наад ухамсараа жоохон ухамсартай амьдраа чи хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ийм муха битгий байгаарай манай ирчүүд. Эрэгтэй хүн байлгүй дээ одоо хүнийг ийм бичиж яхаг бодоход тий. За дулам сур ашгүй нөгөө ухамсаргүй нөхөр чинь комментаа устгах шиг боллоо. Тэгээ ер нь манай пэйж мэйжээс холхон яваарай тий. Ийм ухамсаргүй, ийм өөрийгөө өөрчлөх хүсэлгүй ийм юм чинь. Дулам сүрэнд орж сүрэн сургалтанд суугаад яваад байх, бүлгэм тамрагдахад яваад байхын ялгаа юу вэ? За сайхан сургалтанд суунгут байж тээ онлынхаа мэдлэгийг олж аавна. Дээрэс нь энэ тархины дасгалжуулалт энэ бясалгалыг хэрхэн хийх юм бэ гэдэг арга барилаа олж аавна. Тэнгуутаа онлайн мэдээд арга барилаа олоод авангуудаа сургалтын жишээлбэл 1 сарын хугацаатай үргэлжлээд дуусчлаа гэхэд тэрнээс хойш ингээд бүлхэм дотроо ороод яваад хаар яах юм гэхээр гой найз нөхөдтэй болно, өөртөө нийцлэхэн бэрхшээлтэй ч юм уу, өөртөө нийцлэхэн асуудалтай байж байгаа, даваа туулсан, эсвэл яг давж туулах гад явж байгаа, яйда явж байгаа нөө найзуудаа олдог байхгүй. Тэгэхээр манай дээр бол ингээд янзын гой мэрэгчлээ, гой сонирхолтой түүхтэй, өстой гой одоо эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бүх насныхан байдаг. Тэгэхээр дулам сурын ихч хэрвээ ингээд те юм сүнслэг, ухамсар гэсэн гой юм ярихаар эргэн тойронд нь хүмүүс ойлгодгүй ч юм уу те хамтдаа бясалгал хийхээр хамт бясалгал хийх найзгүй байдаг ч юм уу те эсвэл ингээм хамтдаа гоё нийгэм рүү чиглэсэн гоё ажил хийгээд ингэнгუთ тэгж чаддгүй ч байдаг юм уу тийм хүн байдаггүй ч ганцаардаад байдаг ч юм уу хүч дутаад байдаг ч юм уу тийм байх юм бол манай бүлхэмд орж болно. Тэгэхээр бид нэр ер нь ийм зорилгоор энэ бүлхмийг явуулдаг гэсэн үг байхгүй юу? Хөөе манайхаа энэ Исбат гэдэг хүнийг юу яагаад өгөөч нэг жоохон комментиг нөгөө репорт хийгээд юу яагаад өгөөч ямар ухамсартай хүн бэ те би ямар хүнд оромжилж байгаа юу хоёр мөөмө ганц гаргаа харуулж ажил гэж байна шүү дээ энэ яас ухамсаргүй амтэн шиг дороотолд орчихсон хүн бэ та ийм байж болохгүй шүү хөөе үйлийн үр гэж нэг юм байдаг те наад ухамсаргүй гаргаж байгаа наад зүйл чинь өөрийн чинь зан төлөв болно. Тэгээ зан төлөв болчоор яах вэ гэхээр хаач явсан дандаа өөрийгөө доош нь татаж дорд оруулж төмний шившиг нүдний булаа олгож явна. Одоо энэ манай яг ийм ухамсартай ирчүүд чинь нөгөө нэг гадаад руу очичоод юу яагаад байгаа штэ баахан хүчингийн хэрэг мэрэг хийгээд баахан шороо оронгоор ороод байгаа штэ хөвшин залуугүй битгий юм уухай байгаарэ те эмхтэн хүнтэй хүндэлж харц. Эмэгтэй хүнтэй сайхан харц. Та өөрөө эмэгтэй хүнээс төрсөн. Бодвол хичнээн ийм бичиж байгаа ч гэсэн их нэртэй л байлгүй дээ. Охин хүүхдтэй л байлгүй дээ. Битгий юм уухай агаараа. Энэ бол стайгүй муухай хандлага тий. Бид нар яг тархиа өөрчлөл гэдэг чинь энийг өөрчлөн гэсэн үг байхгүй. Тархиа өөрчлөл гэдэг чинь ийм муухай зан чанараа, ийм одоо гаж маж тийм юм өөрчлөх гэсэн үг байхгүй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэйгөө бид нар эрчүүд нь ийм муухай гаж юм өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд нь нөгөө нөхөр мөхрөө уурлаад, загнаад те чихнээс нь ингээд яагаад чихээ намраадгүй тэр хүнд хэцүү
тэр ааш авираа өөрчлөөд ингээ эрэгтэй эмэгтэй хүмүүс бие бинийгээ хүндлээд бие бинийгээ хайрлаад эхлэх юм бол сая яах вэ гэхээр энэ Монгол улс Монгол шиг байгаад гэр бүл шиг байгаад эрэгтэйчүүд нь эрэгтэйчүүд чиг эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүд чиг байна. Тэгэхээр энэ Исбат гэдэг хүнд би хэлэхдээ та энд ингэж гаж юм ярьж өөрийгөө мангар тэнгийг гайхуулж яг хөө нэр мэрээ нууц намайг хин тандгийн гэж бодож ээж магадгүй л дээ. Тэгэхээр та энд ингэж тэнэг байдалд орж ингэж байхаа оронд та яах хэрэгтэй вэ гэхээр ажиллаа бод тий. Ажиллаа бод гэр бүлдээ анхаарлаа хандуул. Өөрийнхөө на бодоод байгаа муухай бодол юун дээр анхаарлаа хандуул. Тэгээд би ер нь танд юу гэж хэлмээр байна гэхээр энэ Исбат гэдэг хүн маань тий ажиллаа хийгээч мөнгө олооч тий энд ингэж хэрүүл уруул хийж намайг л өөрчин гэж яхаар юу надад л ойртолсон хүнийг гаргаад ирээрээ би нэрээ ойрт яг ингээд лайв хийгээд эхэлсэн чинь хаанаас ч юм юунаас ч юм иймэрхүү хүмүүс аяух гарч ирээд байгаа байхгүй лойрчин кэрэнтер лойртолсон хүнийг гаргаад ир гэж байгаа. Тэгэхээр л нөгөөдөл чи алга болчиход байна. Та тэгэхээр ийм муухай битгий байгаараа ажил төрлөө бод эрэгтэй хүн байна тий мөнгө ол эхнэр хүүхдээ цагаа зарцуул тий эхнэр хүүхдээ хайрл аав ээжтэй цагаа зарцуул аав ээжигээ хайрл би бол ингэж л хэлмээр нэрээ ийм ухамсарт ороодлтой хүмүүст те даяа эсвэгүн маань сайн уу та анхан шатны сургалтанд суугаарай гэнэ хөөх юм бэ түрүүн тэр нөгөө нэг хинт хилээд тах шиг байна те уран чимэг үлөө нөгөө асуулт суугаад байсан ихчд хилээд тах шиг байна те тэг дулам сүрэнгээд асуугаад байсан хүнд маань хилээд тах шиг байна те за хүмүүсийг ийм байдалд оруулахгүй гэсэн хужаа нар юм уу монголчуудыг сайн сайхан явуулахыг зөвшөөрөхгүй юмнууд ингэж байгаавта битгий тоогоорой гэнэ. Би угаасаа тоохгүй иймэрхүү хүмүүс орж ирж л байдгийн те. Тэгээд ийм юм ярьж байгаа хүн, ийм юм бодож байгаа, мэдэрж байгаа хүн чинь нөгөө өөрөө би түрүүн резонанс гэж хэлээд штэ. Өөрөө яг ингээд дотор нь ингээ арцалцаа ингээ яж байгаа хгүй. Тэгтэл би дагаж ингээ арцалцах юм бол аач резонанст ороод яваад өгнө штэ. Тийм учраас би энэ ч ингээ сайхан тайван байж байгаа те. Ажлаа хийгээч, мөнгө олооч, анхаарлаа өөртөө хандуулаач гэдэг ингээд хилээд байгаа хгүй. Тэгэхээр ер нь бол резонанс гэж нэг иймэрхүү юм байдаг. Иймэрхүү хүмүүст яах юм гэхээр хэдүүлээ сэрэг ухамсартайгаар яг юу болоод байна, яагаад байна гэдгийг маш сайхан тод томруунаар олж харж байгаа иймэрхүү хүмүүсийг сэргэг ухамсараараа резонанст орохгүй даван гарч туулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би та бүхнийг яг ийм гоё чадварт суралцаасаа гэж бодож байна те. Ийм хүн орж ирэхэд би одоо нэг гэгэрсэн гэж өөрийгөө худлаа зарлдаггүй учраас гэгэрсэн хүн шиг харахгүй маа баруун хацар алга зүүн хацар алгад гэж ийм дими балаа юм ярьж суудаггүй. Би иймэрхүү хүмүүстэй бол яг л тулаал харьцдаг. Яг яах гэдэг юм те. Яамаар байна болохгүй бол хүрээ тэр нүүр тулаад уулзъя гэж даалж өгнө штэ. Тэгэхээр ерөнхийдөө бол ийм резонанст ингэж орж нөгөө урт удаан хугацаанд иймэрхүү юмыг бодохгүй байх гэдэг чинь өнөөдрийн бидний нөгөө нэг яриад байсан те. Эмпатик чадвар тэгүн гутаа тэр резонанст орохгүй байх, сэргэг ухамсартай байх энэ төр ч юм байхгүй юу? За харин тийм одоо ямар ч зорилгоор юм те иймэрхүү хүмүүс маш их байдаг. Тэгэхээр та хэд маань иймэрхүү юм бичсэн хүмүүсийн комментиг сайн репортлж өгөөрэй. Тэгээ хэдүүлээ бол энэ тархиа өөрчлөө бол те ариун дагшин гоё те сэргэг ухамсар, тарих те шинжлэх ухаан өөрийгөө өөрчлөн, зан төлөвөө өөрчлөн энэ төр гоё юм ярьдаг хүмүүсийн орон зай байлган шүү. Зя багшаа бүү та орчгоо гинэ. Тийм ээ. Гэхдээ иймэрхүү юмгаас хэлэхгүй бол иймэрхүү хүмүүс жоохон давраад идэх юм билэ. Манайхаа яг энэ Исбат гэдэг хүнийг сайн юу агаад өгөөрэй, репортлоод өгөөрэй. Тэгээд манайхаа энэ хүний репортлоод өгөхөр аккаунтын сайн авахаа. Манайхаа сая сүлжээ жоохон унсан шүү. Манай лайв сонсогдож гин үү? Сайнны хажуугаар гайнууд гарч ирэх нь одоо манай нийгмийн гаж үзэгдэл юм уу да. За одоо угаасаа л уулын мод урттай богинтой байдгийн юм чинь тийм юм бол байх бах уу. Тэгэхээр хамгийн гол нь хэдүүлээ аль болох олон хүмүүс иймэрхүү зүйлсийг репортлох тусам энэ хүний Facebook аккаунт нь хаагдах ч юм уу яг ийм дөрвтэй арга хэмжээ авагддаг байхгүй. Тэгэхээр өөрснийгөө сайхан хамгаална шүү. Яг нөгөө нэг хүчээ нэгтгэдэг шиг тэг бүлхэм дээрээ хүчээ нэгтгэдэг шиг энэ дээр ч гэсэн хэдүүлээ хүчээ нэгтгэх шүү.
За өнөөдрийн нэг лайв нэг иймэрхүү те нүдэн дээр маань нөгөө нэг резонанс ч орж ирлээ штэ те. Лайва хийж дуусаагүй анхт резонанс юм жишээ орж ирлээ. Тэгээд манай энэ нөгөө нэг муугийн жишээ болж бидэнд те харуулсан спаттаа бас талархлаа. Ой, тэт юм аа. За. Тэгээ нэрээс тэ хэдүүлээ гой янз юм үзэж байна те. Тэгэхээр өнөөдрийн маань лайв нөгөө нэг дуусах цаг нь ерөнхийдөө болсон байна. Тэгэхээр бид нэг яг 1 цаг орчим л лайва хийгээд байгаа штэ. Тэгэхээр өнөөдрийн маань лайв энэ хүрээд өндөрлжээ 1 цаг болсон байна. Тэгэхээр ингээд 1 цагийн турш өөрсдийнхөө сэтгэлийг хуваалцаж гой сайхан үгээрээ багшигаа баярлуулж бүр уйлуулж те нулимс тусаасан туршлагаа хуваалцсан мэдэхгүй байгаа зүйлсээ асуусан за бас тэр нөгөө сайн муу бүх зүйлсийн жишээ болсон та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Тэгэхээр лайва энэ төрөө өндөрлөө үлзэн маань ёстой те гинэ Жэн гэсэн чинь тэглээ гинэж дээ те. За тэгэхээр хэдүүлээ ирэх 2 дахьд нэрээ лайва дуусахаас өмнө юу ачи сайн сайхан хэлчихье. Юу юм гэхээр ирэх 2 дахь чинь 30 байгаа хаа. Тэг яг шинэ жилийн өмнөх өдөр. Тэгэхээр хэдүүлээ шинэ жилийн өмнөх өдөр 12 сарын 30-нд юу ярих вэ гэхээр 26 оноо хэрхэн өнгөрөх вэ? Одоо тэр төлөвлөгч юм уу те? Эсвэл одоо 26 он дээр эд мөнгө дээр ямар юу одоо хүсэл байна. Тэгэхээр одоо 26 оныхоо хүслийг хүслээ хэрхэн гоё гаргах вэ? Дээрэс нэмээд хүслээ хэрхэн биелүүлэх вэ? Гэх мэтчлэн гоё шинэ он руугаа шинэ ирээдүр руугаа шинэ цаг хугацаа руугаа чиглэсэн гоё лайв хийе. Тэгээд ирэх 2 дахь лайвн дээр бүгдөө итгэвтэй ороод ирээрээ. Орж ирэхтэй шүү дээ. Манайхан үзэг цаасаа аваад ороод ирээрээ. Тэгээ үзэг цаасаа авч орж ирж байгаад хэдүүлээ яг юм тодорхой асуултууд бичиж аваад тэрэндээ ингээд хамтдаа хариулаад ч юм уу хамт ингээд сэтгэлээ хуваалцаад гоё янзын гоё бас юм итгэвтэй нөгөө нэг юу интеракшн ихтэй юм гоё юу яа лайв хийе. За тэгээд өнөөдрийн юм лайвыг тэг эхнээс нь дуустал нь үзсэн дундуур нь орж ирсэн нөхөж үзсэн бүх үзэгч нартай баярлалаа, бүх суралцагч нартай баярлалаа, бүх фолловерсуудтай баярлалаа, бүх дэмжигч нартай баярлалаа, бас бүх үзэн ядагчтай баярлалаа шнаас. За бүгдэнд нь ямар ч байсан баярлалаа. Тэг анхаарлаа хандуулна гэдэг нь энерги зарцуулнаа гэсэн үг. Тэгэхээр сайн муу сайхан муухай гэхгүй бүгдэнд нь сайхан баярлалаа. Ингээд дараагийнхаа лайваар 30 дуулцлаа. Түр баяртай. Бүгдөө баярлалаа. Ундрах эгч маань баярлалаа гэсэн байна. Мам маань баярлалаа гэсэн байна. Цавгийн эгч маань багш